Өчигдөр Улсын хурлын хууль зүйн байнгын хорогоор жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцэж дэмжжээ. Уг төсөлд автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тохиолдолд мэдэгдэл хүргүүлдэг байх, бусад тохиолдолд хоригдсан байршлаас бусад газарт жагсаал цуглаан хийх эрхийг нээлттэй олгож байгаа юм байна. За гэхдээ шөнийн цагаар жагсаал цуглаан хийхийг хязгаарлах зохицуулалт оржээ. Мөн хилцүүлгийн үеэр төлбөртэй жагсдаг хүмүүсийг бүртгэлжүүлж, тэднээс татвар авдаг байх асуудал хөндөгдсөн байна. Жагсаал цуглаан их мэдээлэлтэй болохоор зорилго эхлэх дуусах хугацаа, оролцогчдын тоо, хэрэглэх хэд зүйл, байршил гэх мэтлэнгийн зүйлүүдийг заавал тусах зүйлүүдийг дурдаад өгч байгаа. Тэр мэдээлэл өгж байгаа этгээдийг тухайн жагсаалыг зохион байгуулж байгаа этгээд гэж ойлгож болох уу? Тэгээ бүгд энэ яриад байгаа үүргээ хүлээгээд ингээд явна гэсэн. Тэр албадан тараах нөхцөл бий болсон нь тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд албадан тараана гэж шиг байна. Тэгвэл тэр шийдвэрийг тогтоогдсон гэж үзсэн энэ шийдвэрийг хэн гаргах юм? Энэ цагдаагийн байгууллага бол албан тараах саналаа гаргая гэж. Энэ бол нутаг дэвсгэрийн аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар, сумын засаг даргын тамгын газартаа гаргана. За тэгээд хоёр буюу түүнээс дэш сумын нутаг дэвсгэрт дамжих юм бол аймгийн засаг даргын тамгын газарт хөрвүүлээд тэгээд хамгийн дарга шийдвэр гаргахаар ийм болоод байгаа юм аа. За эндээ бий болсон жагсаалыг бол бид нэр оруулахаас арга байхгүй. Одоо хуучин бол төрөөс төрсөн тэр бумтан өдр гэдээ ярьдаг ус одоо жагсаалаас тэр бумтнууд төрдөг болсон шүү дээ. Тэ жагсаалаас тэрийг ил тод хилдэг мэлдэг хүмүүс мэддэг дэр болцсон. Тэ сүүлд бүр хууль зүйн ам дээр очсон зэгцсэн явж ирсэн яасан. Тэр нөхдүүдээс одоо ер нь татвар авъя. Хэлцэгдээд ирэхээр таны санааг тусгаад ингээд бас улсын төсөвт тэр төвлөрүүлэх тэр асуудлыг бас судлаад ярилцж болох байх бат. Жагсаал цуглааныг хувийн өмчтөр хийж болохоор юм шиг оруулж ирнэ гэдэг бол өөрөө ноцтой үндсэн хуулийн зөрчлийн тэгээд хууль зүйн яамнаас засгийн газраараа оруулж ирж байгаад ийм юм оруулаад ирж гэнэ гэдэг чинь бол байж болохгүй зүйл шүү. Энийгээ та нар харж ажлын хэсэг энийг анхаарах ёстой. За энэ хууль батлагдвал иргэд жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд заавалжгүй засаг санхааны нэгжээс зөвшөөрлөх хүсч хаюу тайлбар хүлээх бус мэдээлэл хүргүүлсэн бол чөлөөтэй болох юм а. За гэхдээ жагсаалд хичнээн хүн оролцох, ямар техник хэрэгсэл ашиглах зэрэг наривчилсан мэдээллүүдэд заавалжгүй мэддэх шаардлага үүсэж байна.